цогт нэр дэвшигчийг дэмжиж байгаа сонсгол дээр ерөнхийдөө асуух асуултуудаа асуусан. Тийм учраас нэг хэдэн үг хэлье гэж бодож байна. За нэгдүгээр эдийн засгийн одоо гадаад дотоод орчныхоо нөхцөл байдлаа тааруулаад Монгол банкны бие даасан байдал, за тэгээд болон одоо төсвийн бодлоготойгоо яаж уялдаж ажиллах вэ гэдгийг тэнцвэрээ олох дээр нэлээд сайн анхаарч ажиллаарай гэж захимаар байна. Өнөөдөр бол Монгол улсын нөхцөл байдал нэлээд хүнд байна. Компаниудын борлуулалт буурсан байна. Компаниудч тэр иргэдч тэр аль аль нь өрийн дарамтанд орсон ийм байдалтай байгаа. Тийм учраас одоо та ажиллаа аваад нэлээд сайн танилцж байгаа энэ мөнгөний бодлогын хэд хатуу бодлого цааш нь өргөжлүүлж явуулах уу, энгүүл эдийн засгийн агшгүй гэдэг юмнуудаа нэлээд сайн тооцож байгаа шийдвэрүүдээ гаргах байх гэж бол найдаж байна. Ард иргэд бол бас зээлийн хүүг бууруулах тал дээр ч тэр компаниуч тэр хүлээлт өндөртэй байгаа. Тэгээ зээлийн хүүг бууруулъя гэж ярихаар инфляцийн асуудал яригдээд байдаг. Тэгээ инфляцийг зөвхөн одоо мөнгөний бодлогоор бодлогын хүүгээр бол удирдах гэж бол байхгүй. Тийм учраас та одоо хөтөлбөр дээр бичсэн тэр макро доктортой бодлогын зөвлөгөөд эдийн засгийн хөгжлийн яам, санхүүжилт хороо, тэгээ сангийн яам гэдээ байгууллагатайгаа нэгт уялдаатай ажиллаж энэ дээр бас нэлээд үр дүн гаргаарай гэж хэлмээр байна. За тэгээ хамгийн гол нь бол эдийн засгийг тэлэхтэй аль болох инфляц бага, төгрөгийн ханш бага унсан байдлаар одоо ажиллаж одоо үр дүн гаргаарай гэж л одоо захимаар байна да. За тэгээ амжилт хүсье. Соронзон бол гишүүн санал хэллээ. Сонгобагийн